Сайн байцгаана уу, та бүхэндээ бичлэгээ үзэж байгаа үеийн мэндийг хүргэе. Интернет дэлхийд даяар асар хурдтай хөгжихийн хэрээр залуу хүмүүс хүчирхийлэл, цусд контент, хүний сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх зүйлсэд хит автах тохиолдол улам нэмэгдсээр байна. Ялангуяа гэр бүлийн орчин эрүүл биш, хүүхдүүд айдас, дарамт дунд өссөн үед энэ бүхэн заримдаа хэний ч төсөөлөөгүй аимшигт үр дүнд хүргэдэг. Яг ийм хэрэг Бээврийн гэр бүлд тохиолдсон. 2015 оны 7 дугаар сарын 22-нд нэгэнхүү аавынхаа ажлын өрөөг дотроос нь түгжээд салгалж жижигэрсэн гараараа 911 дугаар руу залгадаг. Утасны цаанаас сонсогдсон хоолой мас суудл айдаст авсан байсан тул дуудлага хүлээн авч байсан оператор эхэндээ түүнийг охин хүүхэд байна гэж бодсон гэдэг. Тэр эмэгтэй 50 өнгөөр асуулт асууж эхэлсэн ч утасны цаана бүдэгхэн ойрлох чимээ сонсогдов. Хэдэн секундын дараа хүн манай гэр бүл рүү халтчихлаа гэж хэлэх мөчөд нэгэн эрэгтэй хүн гинт утсыг булаан авч тасалсан байна. 911-ийн оператор буцаагаа залгасан ч хинч утсаа аваагүй байна. Ингээд яаралтай цагдаа нарыг Оклахома мужийн Broken Arrow хотын 709 Magnolia Court хаяг руу шууд илгээсэн байна. Гэхдээ энэхүү аимшигт шүнийг ойлгохын тулд цаг хугацааг бага зэрэг ухраах хэрэгтэй болно. Учир нь ийм зүйл тохиолдоход хүргэсэн бүх шалтгаан хэдэн жилийн өмнөөс аажмаар бүрэлдэж эхэлсэн байна. 1987 онд Дэвид болон Април 2 Техас мужид танилцаад гэрэлжээ. Гэвч тэр үед Април дөнгөж 15 настай, харин Дэвид 24 настай байж. Гэвч өнөөдрийн өнцгөөс харахад энэ нь хүмүүсийг цочроохоор насны зөрүү байсан нь ойлгомжтой. Гэхдээ 1980-ад оны Техаст насанд хүрээгүй хүмүүсийн гэрлэлтийн хууль маш сул байсан байна. Эцэг эхийн зөвшөөрөл болон шүүгчийн баталгаатай тохиолдолд охид маш бага наснда гэрлэх боломжтой байсан бөгөөд тухайн үед доод насыг хатуу тогтоосон хууль бараг байгаагүй байна. Ялангуяа Америкийн өмнөд бүс нутгуудад 15-аас 17 насны охидын гэрлэлт түгээмэл үзэгдэлд тооцогддог байсан байна. Дэвид Април 2-ын хамгийн бага охин болох Өтөн төрхтөө 1 кг ч хүрэхгүй жинтэй байсан бөгөөд энэ явдал Априлд маш хүнд цохилт болсон байна. Үүний дараа тэр дутуу төрсөн нэрээ хүүхдүүдийн гэр бүлд туслах зорилготой Өтөн Hope нэртэй буйны байгууллага байгуулжээ. Мөн A Sign of Surprise гэх жижиг бизнес ажилуулж шинээр хүүхдтэй болсон айлуудын хашаанд өрөвт тасны дүрстэй баярын самбар байрлуулдаг байсан байна. Түүнийг таньдаг хүмүүс Априлыг халамжтай, өгөөмөр, үр хүүхдүүдийнхээ төлөө юу ч хийхэд бэлэн их хүн байсан гэж дурсан ярьдаг юм байна. За тиймдээч хүмүүс түүнд итгэдэг, дуртай байсан аж. Харин нөхөр Дэвид Бээвэр нь HP Enterprise Services компанид мэдээллийн технологийн зөвлөхөөр ажилладаг нэгэн байв. Түүнийг хүмүүс ихэвчлэн тайван, найдвартай, ажлаа сайн хийдэг хүн гэж үнэлдэг байсан. 2007 онд хосууд Broken Arrow хотын өмнөд хэсэгт байрлах Indian Springs гэх нам гүм чинээлэг дүүрэгт орших 709 Magnolia Court дахь байшинг $245,000 худалдан авчээ. Тухайн үедээ тэр хавь тайван, аюулгүй дүүрэгт тооцогдож байсан учраас энэ байшин өндөр үнэтэд орж байв. 2015 онд тэд энэ байшинд нүүж ирснээс хойш 8 жил өнгөрсөн байсан ч хөршүүд нь Бээврийн гэр бүлийг үнэндээ огт мэддгүй байжээ. Хүмүүсийн мэддэг ганц зүйл нь тэд 7 хүүхэдтэй айл гэдэг л байв. Тэр нь ч аргагүй. Ийм олон хүүхэдтэй гэр бүлийг анзаарахгүй өнгөрөх бараг боломжгүй. Хамгийн том хүү Роберт 18 настай, дараа нь 16 настай Майкл, 13 настай Кристал, 12 настай Даниэл, 7 настай Кристофер, 5 настай Виктория, харин хамгийн бага нь дөнгөж 23 сартай Өтөн. Дэвид болон Април 2 гэр бүлээ бусдаас бүрэн тусгаарлсан амьдралаар амьдардаг байж, тэр хүүхдүүдээ хөршийн бусад хүүхдүүдтэй тоглуулахыг хизээж зөвшөөрдөггүй, заримдаа хэдэн сараар гэрээс гаргалгүй байлгадаг байсан байна. Хүүхдүүд гэрээрээ хичээлдэг бөгөөд гадуур гарах эрхэн зөвхөн дэлгүүр орж хүнс авахтай л холбоотой байв. Тэдэнд дугуйлан, спорт, найз нөхөд, нийгмийн харилцаа гэж байхгүй. Ховорхон гадуур харагдах үедээ ч Бээврийн хүүхдүүд үргэлж бөөнөрөө нэг нэгэндээ шахацалдан алхдаг байв. Тэд бараг ярьдаггүй, хинтээж харц тулгардаггүй, гадуур өнгөрүүлэх хугацаанд хэдхэн минут үргэлжилдэг байсан гэдэг. Энэ гэр бүл яагаад ийм хаалттай байсан бэ гэвэл Дэвид болон Април 2 дэлхийн ертөнцийг бүхэлд нь муу мухагаар дүүрэн гэж үнэхээр итгэдэг байжээ. Тэр дундаа эцэг Дэвид хүүхдүүдтэй цонх руу ойртохыг хүртэл хориглдог байсан бөгөөд гадаа байгаа хүмүүсийг аюултай хор хүргэх гэж байгаа этгээдүүд гэж ойлгуулдаг байв. Мэдээж бодит амьдрал дээр гадуур аюултай хүмүүс байдаг нь бол үнэн. Гэхдээ энэ тохиолдолд асуудал нь бодит болгоомжлол биш харин шашны гааж туйлшралтай төстэй айдас байсан байна. За Април болон Дэвид 2 үзэн яддаг хүмүүсийнхээ тухай ил тод ярьдаг байж. Зарим хүн ажил дээрээ хин нэгнийг муулдаг шиг л тэдчгсэн тодорхой бүлэг хүмүүсийн талаар тасралтгүй хорсолтой ярьдаг байсан ч энэ нь хамаагүй илүү хүнд түвшинд хүрсэн байв.
Үүнээс гадна Дэвид хүүхдүүдтэй маш хүчирхийлэлтэй ханддаг байсан байна. Тэр уурлах үедээ хүүхдүүдэд цохиж шидэж өрөөгөөр нэг чулууддаг байв. Зөвхөн бие махбодын хүчирхийлэл биш, сэтгэл зүйн дарамт ч байнга үргэлжилдэг байсан бөгөөд хүүхдүүдэд айдас дунд байлгах нь түүний хяналтын нэг хэсэг болсон байв. Хинч түүний хяналтаас мулдарч чадахгүй байх ёстой гэж үзсэн Дэвид байшингийнхаа булан бүрт хяналтын камер суйрлуулдаг. Энэхүү орчин нь бараг шорон санагдуулан болсон байлаа. Ийм орчинд өссөн хүүхдүүдийн сэтгцийн байдал алдагдах магадлал асар өндөр байснаа нь ойлгомжтой. Гэхдээ Дэвид Април 2-ын байгуулсан тэр хаалттай системд нэг том цоорхоо байсан. За тэр хүүхдүүдэд нийгмээс тусгаарласан ч дэлхийгээс бүрэн тасалж чадаагүй. Яагаад гэхээр хамгийн том хоёр хүү болох Роберт болон Майкл хоёр интернет ашиглах эрхтэй байсан. Тэд өдрийн ихэнх цагийг дэлгэц ширтэж өнгөрөөдөг байжээ. Тэр үед Роберт Gold Empire Official нэртэй YouTube сувагтай байсан бөгөөд хэд хэдэн бичлэг хүртэл оруулж байсан байна. За энэ үеэс л ах дүүсийн өрөөнд хамгийн аимшигтай үйлдэлийн үндэс аажмаар бүрэлдэн бий болсон. Ингээд Роберт гэр бүлийнхнийхээ нүдэн дээр аажмаар мангас болон хувирч эхэлсэн бөгөөд эцэст нь гарсан үр дүн нь хүмүүсийн төсөөлж байснаас ч хавьгүй аимшигтай болсон. Робертыг ийм болгож өөрчилсөн зүйлсийн нэг нь өөрийнхөө талаар хит өндөр бодолтой байсан явдал байжээ. Роберт өөрийгөө асар ухаантай хүн гэж үздэг байсан бөгөөд хэрв ийм новшийн гэр бүлийн орчинд өсөөгүй бол Харвард эсвэл Yale их сургуульд төвөггүй орчих байсан гэж итгэдэг байсан байна. Тэр хүмүүст дургу гэдгээ ил тод хэлдэг байсан бөгөөд интернет дээрх цусд аимшигт контентуудыг тасралтгүй үзсээр энэ үзэн ядалт нь улам томорч эхэлсэн байна. За эхэндээ тэр зүгээр л олонних анхаарал татсан гэмт хэрэгүүдэд сонирхолтой өсвөр насны хүүхэд шиг байсан. За гэвч удалгүй энэ нь донтолт болон хувирсан байна. Тэр олныг хамарсан буудлагын хэрэгүүдийн талаар олон цагаар судалж, алуурчид ямар алдаа гаргасан, хүмүүсийг хэрхэн хөнөөсөн зэргийг нэг бүрчлэн шинжилдэг болсон байна. За тэр мөн 2009 онд гарсан Rampage гэх киног дахин үздэг байсан. Ихэнх хүмүүсийн хувьд энэ бол зүгээр л кино. За харин Робертийн хувьд бол жинхэнэ суралцах материал нь болсон байсан байна. За тэр үеэс эхлэн Роберт тэмдэглэл хөтөлж өөрт мэдрэгдэж байгаа аимшигт бодлуудаа бичиж эхэлжээ. Тэр өөрийнхөө нэрээр Роберт Бевер гэх зохиомол дүр хүртэл бүтээсэн байна. Тэр дүр нь ямар ч өрөвдөх сэтгэлгүй, хүйтэн, өршөөлгүй, зорьсондоо хүрэхин тулд юу ч хийхээс буцахгүй хүн байв. Үнэн дээр Роберт хүн алах тухай бодлыг 13 настайгаасаа тээж явсан байдаг. Тэр энэ гаж хүслээ дүү Майклийнхаа толгойд ч бас суулгаж эхэлсэн. Шүн болохоор өрөөнийхөө хаалгыг хааж аваад Роберт аллах олныг хамарсан хядлагын тухай хүсэл мөрөөдлөө Майклд ярьдаг байсан байна. За эхэндээ Майкл эргэлздэг байж. За гэвч 2015 оны 6 дугаар сарын 30-наас хойш бүх зүйл өөрчлөгдсөн байна. Тэр өдөр Роберт дүүдээ өөрийн боловсруулсан төлөвлөгөөг анх удаа ярьж өгсөн байдаг. За түүний зорилго маш тодорхой. Эхлээд гэр бүлийн бүх гишүүдийг алах, дараа нь Америк даяар аялж өөр олон хүнийг хөнөөх. За түүнээс хойш Роберт шүн бүр дүүдээ аллах үйлдэх хүслээ ярьж үзэн ядалтаа тархинд нь дахин суулгасаар байсан. За өдөр бүр ийм зүйл сонссон Майкл эцэст нь бүрэн автагдсан байна. Нэг шүн тэр ахтай үнэндээ эн чинь муугийн санаа байна гэж хэлсэн байдаг. За харин Кристал гэх тэдний дүү гэр дотор ямар нэгэн аимшигтай зүйл болох гэж байгааг хамгийн түрүүнд мэдэрсэн байдаг. Тэр нэг өдөр ээждээ Майкл гэр бүлийнхнээ бүгдийг нь ална гэж ярьсан. Надаас бидэнтэй нэгдэх үү гэж асуусан тухайгаа л хэлсэн байна. За гэвч Априлийн хариу итгэмээргүй хинэггүй байсан. Түүний бодлоор энэ бүхэн өсвөр насны хөвгүүдийн анхаарал татах гэсэн ээлжит тэнэглэл төдий зүйл хэмээн тайлбарласан байна. Яг энэ хайхрамжгүй байдал нь Роберт ямар ч сэжиг төрүүлэлгүйгээр төлөвлөгөөгөө улам нарийн боловсруулж эрийнхнийгээ хөнөөхөд тайван бэлдэх боломжийг олгосон. За тэр үед Роберт Broken Arrow хотын Микатек гэх шашны дуудлагын төвд ажилладаг байсан бөгөөд хүмүүс залгаж өөрийн зовлон шаналлаа хийж залбирал хүсгэд тэр утсаар хариулдаг байсан байна. Гэвч тэр авсан цалингаа ирээдүйн аллаад хэрэглэх хэрэгсэлд зарцуулахаар төлөвлөж байсан байна. Роберт Майкл хоёр гэр бүлийнхний алах аимшигтай төлөвлөгөөгөө нэгтгэсэн байгаа. За тэд энэ төлөвлөгөөгөө флашн дээр хадгалаад эртээ бол нуусан. Тэд хэрэг үйлдэлтэй ашиглахын тулд хутга, нум сум, 2 гар буу захиалсан байдаг. Үүн дээр нэмээд 2250 ширхэг сумч бас авсан. Эдгээр зэвсгийг 2015 оны 7 дугаар сарын 23-нд эртэнд хүргэж өгөх ёстой байсан. За анх тэд 10 дугаар сард хэрэгээ хийхээр бодож байсан ч хэрвээ ийм их зэвсэг сум гэрт нь ирэх юм бол эцэг их нь сэжиглэж магадгүй байсан тул тэд төлөвлөгөөгөө өөрчилж зэвсэг эрхийн өмнөх шөнө буюу 7 дугаар сарын 22-нд бүхнийг хийхээр бол шийдсэн байна.
Робертийн бодлоор маргааш нь илгээмж ирэхэд бүх зүйл аль хэдийн дууссан байх ёстой байсан. За та нарт тэдний төлөвлөгөө юу байсан талаар ярьж өгье. За шөнө дунд тэд хамгаалтын хувцас өмснө. Дараа нь Роберт Эйприлийг алах, Майкл Кристал болон Викториаг, дараа нь хамтдаа дээш гарч Дэвид болон бяцхан Отмиг. За хамгийн сүүлд Роберт доошоо буугаад Даниэлийг алах ёстой. Үүний дараа тэд зогцсуудыг жижиглэж, хуунзар саунд хийгээд дээврийн хүндийд нүүнэ. За ингэснээр цаг хоожиж хүмүүс удаан хугацаанд мэдгүй байна гэж бодсон байна. За маргааш өглөө тэд захиалсан зэвсгээ аваад гэр бүлийн машинаараа Вашингтон мод руу зүхтаах төлөвлөгөөтэй. За замдаа шатхуун түгээх станц, хоолын газар бүр дээр зогсож газар болгонд 5 хүн алах ёстой. За дараа нь хамгаалтын хууийг зэвсгээ цүнхэнд хийж нуугаад уул мөрөө бодлоонтуулахын тулд молотовын коктейл шиднэ гэж төлөвлөсөн. За молотовын коктейл гэдэг нь гар аргаар хийдэг шатамхай бөмбөг юм байна л да. Тэгээ ихэвчлэн шилэн савнд бензин ч юм уу тийм шатамхай шингэн хийгээд амсарт нь даавуу углаад даавуугаа асаагаад шитгээд сав хагарч гал тэр чигтээ тархдаг юм байна. За Робертийн эхний зорилго нь 50 хүн алах байсан. За гэхдээ энэ нь түүний хувь зөвхөн доод хэмжээ. Хэрвээ бүх зүйл түүний төлөвснөөр явах юм бол эцсийн зорилго нь 500 хүн алах байсан бөгөөд энэ тоон өөрөөс нь өмнөх бүх хэрэгүүдийг давж гарахыг хүссэн гаж хүсэлтэй нь холбоотой байв. За юуны өмнө Роберт нэг чухал зүйлийг огт тооцоолоогүй байж онлайнаар захиалсан галт зэвсгээ авахын тулд 21 нас хүрсэн байх шаардлагатай байна. За харин Роберт ердөө 18 настай байсан. Ингээд зэвсэг авах төлөвлөгөө нь нуурсан учраас тэд хүнийг хотголбол хурдан үхнэ гэж бодоод тэгээ өөрсдийн гар дээр байсан хотхнуудаа ашиглахаар шийддэг. 2015 оны 7 дугаар сарын 22-нд тэдний хувьд хэрэг үлдэх өдөр. За тэр өдөр Майкл хамгийн бага дүү болох Отмиг олон цаг тэрвэрж тоглож өнгөрөөсөн байна. 23 настай бяцхан охин удахгүй 2 нас хүрэх гэжсэн бөгөөд хөргөгчөнд түүнд зориулсан төрсөн өдрийн бялуунд хүртэл хүлээж байв. Гэвч ах нарынхын төлөвлөгөөнд Отмч бас амьд үлдэх ёсгүй. За ингээд 23 цаг 30 минутын үед Кристал ах нарынхаа өрөө рүү очиж ээжийнх нь өгсөн даалгаврын дагуу аяг тавгаа угааж дуусгах, муурнуудаа хооллох хэрэгтэй гэдгийг сануулахаар очдог. За охин өрөөнд ороход Роберт, Майкл хоёр сум нэвтрэхгүй хантааз өмсөж зогсож исэн байна. За орон дээр хид хідэн хутга дэлгээстэй байсан ч Кристал ийм зүйл анх удаа харж байгаа биш учраас тийм ч их гайхаагүй. Тэр зүгээр л ээжийнхээ хэлснийг дамжуулаад эргэж гарах гэж байтал ард нь Майкл Робертоос нэг зүйл асуухыг сонссон. За түүний асуулт нь үнэндээ зөвшөөрөл хүссэн асуулт байв. За одоо хийх үү гэхэд нь Роберт зөвшөөрдөг. Тэгмэгц Майкл дүүгээ дуудаад компьютер дээр нэг зүйл үзүүлэх гэсэн юм а гэж хэлсэн байна. За тэр үед Кристал баг зэрэг эргэлзсэн ч гэсэндээ буцаад иргэдэг. За тэр дэлгэц рүү тонгоох тэр мөчөд Роберт ард талаас нь дөхөж очоод амыг нь гараараар дарж хоолойг нь утгаар зүссэн байна. Гэхдээ төлөвлөгөөнд нь маш том алдаа гарсан. За юу байсан бэ гэхээр Кристал дуу чимээгүй өөхөх ёстой, дараа нь түүний цогцыг шүүгэнд хийж нуух ёстой байсан. Гэвч хүзүүндээ гүн шарх авсан ч гэсэн охин амт тэмцэн орилж эхэлсэн байна. Роберт түүнийг дууга болгохын тулд цээж гар мөр хэсэгт нь дахин хутгалсан байна. Гэсэн ч Кристал өрөөнөөс гүйн гарч чаддаг. Охины орилгыг сонссон Эйприл юу болж байгааг харахаар дээш гарч ирэх үед Роберт бүрэн галзуурсан юм шиг ээж рүүгээ дайрсан. Эйприл Роберттэй тэмцэлдэж гарыг нь хаазааж хутгийг нь булааж авах гэж оролцсон. За тэр үнэхээр эцэг хүртэл бүх хүчээрээ өөрийгөө болон хүүхдүүдэд хамгаалах гэж тэмцсэн. За гэвч Роберт түүнээс илүү хүчтэй байдаг. За тэр ээжигээ нийт 48 удаа хутгалсан байна. За тэр шөнө бусад бүх хохирогчдоос илүү олон утганы шарх авсан хүн нь бол Эйприл байсан. За энэ хооронд Кристал утас олох гэж оролддог. За тэгээд тэр гэрийн урд хаалгыг онгойлгож тохиоллыг ажилуулж чадсан байгаа. За гэсэн ч гэсэн Майкл тохиоллын кодыг маш хурдан оруулснаас болоод системийг унтраасан байна. Ингээд Кристал маш хүнд гэмтэл авснаасаа болоод байшингийн урд зүлгэн дээр унсан байна. Роберт түүнийг зүлгэн дээрээс олоод аманда бутнахыг нь сонсоод дүүгээ бүр мөсөн дуусгахын тулд боомлж эхэлсэн байгаа. За гэвч Робертийн мдээгүй бас нэг зүйл байсан. Тэр амьд гарахын тулд ухаан алдсан мэт дүр эсгсэн бөгөөд Роберт гараа ингээд суллахад нь энэ арга нь үнэхээр амжилттай болсон байна. За Кристофер Виктория хоёр бүх чимээг өрөөнөөсөө сонсоод ариун цэврийн өрөөнд өөрсдийгөө түгтсэн байдаг. За тиймээс Майкл баг зэрэг зайл хэрэглээд хаалгыг аяархан тогшиж цаанаас нь шивнэн Роберт намайг алах гээд байна. Надад туслаач гэж хэлсэн байна.
Хоёр жоохон хүүхдэд одоо түүнд итгэхгүй байх ямар ч шалтгаан байгаагүй учраас хаалгаа онгойлгодог. За тэгмэгцэн одоо Майкл дотгошоо орж Кристоферыг одоо 21 удаа, Викторияг 23 удаа хутгалсан. За харин Даниэлийг ах нар нь одоо тэр үед хараахан олоогүй байсан. За тэр аавынхаа ажлын өрөөнд орж дотроос нь түгжээд одоо тэндээсээ 911 рүү залгаж болсон явдлыг мэдээлсэн байдаг. За энэ бол ихэнд дурдсан тэр дуудлага. Харин Майкл одоо дахин нэг удаа хаалга тогшоод Роберт өөрийг нь алах гээд байгаа тул нуугдах газар хэрэгтэй байна гэж хэлдэг. За тэгээд Кристофер болон одоо Виктория хоёрын адил Даниэлч бас түүнд итгээд хаалгаа онгойлгосон байна. Роберт өрөөнд орж Даниэлийг нуруу, мөр, цээж хэсэгт нь нийт 21 удаа бас хутгалсан байгаа. За энэ хооронд Майкл 911-тэй холбогдсон утсыг шалан дээр шидэж эвдэн дуудлагыг бол тасалсан. За гэвч цагдаа нар аль хэдийн бол замдаа гарсан байдаг. За гэр доторх хашгиран, тэмцэл, аимшигт үүмэнэс болж Дэвид сэрж юу болж байгааг харахаар орноосоо ол босдог. За аав нь өөрийг нь харах тэр мөчид Роберт хамгийн том хутгаа барин түүн рүү одоо дайрч 28 удаа зэрлэгээр хутгалсан байгаа. Энэ бүх зүйл хэдхэн минутын дотор болж байшин одоо нам гүн болсон. За Отом одоо дээд давхрын өрөөндөө унтсан хിവэрэл байдаг. За анхны төлөвлөгөөгөөр бол ах нар нь одоо түүний толгойг нь бол таслах ёстой байсан. За гэвч яг тэр үед одоо цагдаагийн машины дохоо ойртон сонсогдож эхэлсэн байгаа. За ингэж тэд бяцхан охиныг алга төлөвлөгөөгөө орхиж зүхтгаас өөр аргагүй болсон. Ингээд тэд гэр бүлийнхээ машины түлхүүрийг хайсан ч Эприлийн цүнхч түлхүүрч бол олдоогүй. Тэгээ сандарч твцэн Роберт одоо байшингийн арын хаалгаар гарахтаа хамгаалтын одоо хувийнхаа нэг хэсгийг бол унгаасан байгаа. Гадаа гарсныхаа дараа тэр одоо Майклтай хамт ойролцох модон дундах одоо бутанд нуугддаг. За тэнд Майкл ахта бид буу ашиглах ёстой байсан юм а гэж хэлэхэд нь харин Роберт түүнд чамтай хамт ажиллахад таатай байлаа гэж хариулсан байдаг. За ингээд цагдаа нар хэргийн газарт бол ирцгээсэн. Цагдаа нарын хамгийн түрүүнд гарсан зүйл бол байшингийн үүдний давцсан дээрх цус байсан. Дараа нь тэд дотор талаас сулхан хоолой сонсдог. Хин нэгэн аяархан туслаач гэж одоо хэлж байсан бөгөөд кристалл амьд байсан. За охин үүднээс одоо ердөө 8 метрийн зайд бол байсан. Тэгээ шархан аимшигтай одоо хүнд байсан тул цагдаа нар түүнийг амьд үлдэнэ гэж бараг бол бодоогүй байгаа. Тиймээс тэд түүнээс гэмт этгээдүүдийн нэрийг даруй хэлхийг бол хүссэн байдаг. Зааж болоход кристалл мэдээлэл өгч чадсан юм байна. Байшин шалгах явцад цагдаа нар Даниэл, Дэвид, Эприл, Кристофер, Виктория нарын одоо цогцыг олсон. Харин бяцхан Отом л 9 минут олцсон байна. За энэ хугацаанд Роберт, Майкл хоёр одоо байшингийн ард талын харанхуйд нуугдсан хിവэрэл байсан. Цагдаагийн мөрч ноход одоо хэргийн газарт ирснээс хойш ердөө 4 минутын дараа тэднийг олдог. За ингээд ах дүүсийг цагдаагийн газар руу авч яваад тусд нь бол байцаасан. Эхлээд Робертыг бол байцаадаг. За тэр одоо тайван, суул чөлөөтэй байсан төдийгүй болсон явдлын талаар ярихтай баг зэрэг одоо догдолж байгаа мэт харагдсан байдаг. За тэр хэд хэдэн удаа ёдчтой инээмсэглэн хүн алах тухай бодол үргэлж намайг татдаг байсан гэж мэдүүлсэн байна. За мөрдөгч түүнээс танай гэр бүлийнхэн өөхөх ёстой байсан гэж чи үнэхээр бодож гин үү гэж асуухт нь Роберт огтхон ч эргэлзэлгүйгээр миний гэр бүл үү тийм ээ. Тэд одоо муу хүмүүс байсан. Нийгмийн хог шаарнууд биднийг ийм болгосон хүмүүс бол тэд гэж хариулсан байна. За дараа нь мөрдөгч түүнээс баг дүүн хүртэл өөхөх ёстой байсан гэж юу хэмээн асуухад Роберт мөн л тийм гэж хэлсэн. Түүний хэлснээр бяцхан охин одоо аль хэдийн тэдэнтэй адил муу зан чанар гаргаж эхэлсэн бөгөөд өөрт нь дургүй байсан учраас өөхөх ёстой гэж үзсэн байна. За Робертийн хувьд хүн алах нь тийм ч ноцтой зүйл биш гинэ. Энэ нь хууль бус одоо байж болох ч ёс суртахууны хувьд юугаараа буруу болохыг ойлгодоггүй гэж тэр хэлсэн байна. За түүний бодлоор хүн алах нь нэг төрлийн чөлөөт цагийн сонирхол бөгөөд өөрөө болон Майкл хоёр аллахын супер одууд болох ёстой байжээ. За нэг хүн алахад юу ч өөрчлөгдөхгүй зүгээр л тоог тэнцүүлж байгаа хэрэг. Харин олон хүн алах нь би өөрөө бурхан болсон юм шиг одоо тийм мэдрэмж төрсөн гэж хэлсэн байна. За үүндээ түүний одоо харамссан ганц зүйл нь төлөвлөгөө нь одоо хүсснээр нь өрнөөгөө явдал байсан. За ямар ч байсан Роберт хийсэн хэрэгтэй бахархаж байсан нь бол илт байв. За анхнаасаа түүний зорилго бол биеврийн ах дүүсийг түүхэнд үлдээж хамгийн алдартай алуурчдын нэг болох явдал байсааж. За тэр бүр өөрийн гэсэн Википедиа одоо хуудастай болохыг хүртэл мөрөөддөг байсан байгаа. За Роберт хэрэг гарсны дараа 2 тусдаа бичлэг хийхээр төлөвлөсөн байсан байна. За нэг нь цогцснуудтайгаа одоо хамт мөрдөгчдөд зориулсан бичлэг, нөгөө нь цогцсгүй
олон нийтэд үзүүлж болохоор тийм хувилбар байсан. За тэр одоо үнийгээ YouTube суваг дээрээ нийтлэхээр төлөвлөж исэн юм байна. За мөн Роберт Майкл хоёр яагаад аллагын дараа амиа хорлоогүй талаар тайлбарлахдаа шоронгийн өрөөнөөс өөрсдийнх нь нэр алдар хэрхэн өсөхийг харахыг хүссэн гэж хэлсэн байна. Эцэст нь Роберт болсон явдалд сэтгэл хангалуун байгаагаа ч бол нэмж хэлдэг. За учир нь өөрийнх нь хэлснээр бага наснаасаа амссан хүчирхээлэл дарамт одоо л ил болж байгаа жи. За дараа нь Майклыг бол тусад нь байцаасан. За эхэндээ тэр ахаасаа илүү айж сандарсан байдалтай мөрдөгчдөөс эмээсэн шинжтэй байж. За тэр эхэндээ би хэнийг ч алаагүй гэж мэдүүлсэн ч ажмаар тэр шүн одоо юу болсон талаар мөн Робертийн тухай бүгдийг нь бол ярьж эхэлсэн байна. За сонирхолтой нь Майкл ээжийнхээ тухай ярихдаа бусад бүх зүйлээс одоо тис өөр зөөлөн өнгөөр ярьсан байдаг. Тэр Эприлийг одоо хутгалсан гэдгийг хүлээн зөвшөөрснөөс гадна Кристоферыг одоо орилж байх үед нь хутгалсан гэдгийг ч бол хэлсэн. За гэхдээ ариун цэврийн өрөөнд Роберт одоо туслахыг өөрөөс нь хүссэн гэж тайлбарласан байна. Майклийн хэлснээр Роберт ах нь одоо түүний бүх ертөнцийн байсан гинэ. Мөн 7 дугаар сарын 22-ны тэр аллах өөрийг нь оролцсон ч вэ, оролцоогүй ч вэ, ямар ч байсан болох байсан гинэ. За гисэн ч тэр өөрийгөө аль болох одоо цэвэр авч гарахыг оролдож ихэнх бурууг Роберт руу одоо түлхэхийг бол хичээж байсан. Гэвч нотлох баримтууд түүнийг энд хэрэгт маш гүнзгий оролцсон болохыг бол харуулж байсан. За гэрээс олдсон флаш дотор одоо аллагын наривжилсан төлөвлөгөө хадгалагдсан байсан бөгөөд ах дүүсийн одоо захиалсан зэвсгүүдийн уул мөр олныг хамарсан аллагын тухай хийсэн интернет хайлтууд ч бол илэрсэн. Мөрдөгчд гэрээс нь илд, хутаг, одоо шиддэг сум, хар масаг, одоо Америкийн нэгдсэн улсын авто замын атлас бас 3 цогцос олдсон газруудын ойролцоо байрлуулсан хяналтын камеруудыг бол олж авдаг. За ингээд Роберт Майкл хоёр аллах болсноос хэдхэн цагийн дараа одоо бүх үнэнээ үлгүүлсэн. За ингээд 2016 оны 9-р сарын 7-нд Робертод 6 удаагийн бүх насаар одоо хорих ял оноосон бөгөөд түүний 5 хугацаанаас одоо өмнө суллагдах ямар ч боломжгүй байсан. За 5 хүний амийг хөнөөсөн хэрэг дээр нэмээд кристаллыг алахыг завдсан хэрэгт тусдаа ял оноосон байна. За гэвч олонний танил болохыг мөрөөддөг байсан тэр алуурчин шоронд орсныхоо дараа одоо хөөрөгдлөө алдсан бололтой. Амьд үлдээж алдартай болохыг хүсэж байсан одоо Роберт 2016 оны 6 дугаар сарын 17-нд шүүх хурлаас 2 сар хагасын өмнө амиа хорлохыг бол завдсан байна. За тэр орныхоо даавуугаар одоо хүзүүгээ ороогоод ариун цэврийн өрөөний таажнаасаа одоо дүүжлэгдсэн байдаг. За болоход харгалзагчид түүнийг цаг алдалгүй олсон байна. Харин Майклийн шүүх хурал 2018 оны 4 дугаар сарын 16-нд эхэлж нийт 4-7 хоног үргэлжилжээ. Өмгөөлөгчдийн тактик тун энгийн байсан. За бүх бурууг Роберт руу чихэх. Тэдний үзэж байгаагаар Роберт бол энэ бүхний тарих, удирдагч бас Майклийн үлгэр дуурайл нь байсан. Харин Майкл ахынхаа нөлөөнд давтсан, түүнээс айдаг, түүнд хэд хамааралтай хүүхэд байсан гэж өмгөөллийн тал тайлбарлсан байна. За гисэн ч Роберт одоо өөрөө шүүх хурал дээр ирээд гэрчийн суудалд сууж бүх аллах халдлагыг ганцаараа үлдсэн гэж мэдүүлсэн байдаг. За тэр үеэс эхлэн эмчнэр Робертод олон ноцтой одоо сэтгцийн асуудал байгааг бол тогтоосон байна. Түүнд одоо хүнд хэлбэрийн сэтгэл гутрал, зочрлын дараах стрессийн хам шинж олонцлогдсон. За зарим эмчнэр бол түүнийг сэтгэл хөдлөө хянж чаддгүй, шизофрентэй, мөн аутизмтэй ч одоо байж болшгүй гэж үзсэн байна. Ингээд 2018 оны 5 дугаар сарын 9-нд Майкл Беверт 5 удаагийн бүх насаар нь хорих ял, дээр нь кристалл руу халдсан хэрэгт нэмэлт 28 жилийн ял оноосон юм байна. За ингэснээрээ тэр одоо хугацаанаас өмнө судлагдах хүсэлт гарах эрхтэй болохын тулд 200 гаруй жилийн ял идэх шаардлагатай болжээ. За харин Роберт 2019 оны 7 дугаар сард хорих ангийн нийтийн өрөөнд 2 харгалзагч руу одоо 20 см урттай гэрэлсэн зүйлээр дайрсан байдаг. За аз болгож түүнийг хурдан дарж авч чадсан байна. Үүний улмаас 2020 оны 11-р сард Роберт дахин 3 удаагийн бүх насаараа хорих ял авч нийт ял нь одоо 9 удаагийн бүх насаараа хоригдох ял болж хувирсан юм байна. За тэгээ 2017 оны 3 дугаар сарын 18-нд тэдний амьдарч байсан одоо байшин буюу тэр аимшигт хэрэг гарсан газар бол шатсан байдаг. За гал юунаас гарсан нь хизээч бол тогтоогдоогүй. Гэхдээ олон хүн энэ газрыг болон одоо түүнтэй холбоотой бүх аимшигт дурсамжийг үр тусгахыг хүссэн хин нэгэн зориуд шатаасан гэж боддог юм байна. За хэрэг гарснаас хойш тэр байшин жинхэнэ одоо аимшигын аялал жуулчлалын цэг болсон байдаг. Сүнс ангуучлагчид, эвдэн сүйтгэгчид, сониуч өсвөр насныхан одоо байнга ирдэг болсон байна. За эцэст нь 2019 оны
3 дугаар сарын 27-нд тэр байшингийн суурин дээр нь Reflection Park нэртэй одоо дурсгалын парк бол нэгдсэн байдаг. За Кристал болон Отмиг одоо өөр нэгэн гэр бүл өсгсөн гэх мэдээлэл байдаг ч тэдний хувийн амьдрал одоо нууц хэвээр үлдсэн бөгөөд одоо бол хаана хэрхэн амьдарч байгаа нь бол олон нийтэд ил болоогүй юм байна. За тэдний амьдрал бол маш аимшигтайгаар сүрсэн ч гэсэндээ ядаж хоёр одоо эгчдүүс хамтдаа үлдэж чадсан. За ингээд өнөөдрийн маань бичлэг өгөөгөр өндөрлөж байна. Хэрвээ бичлэг маань таалагдсан бол та бүхэн лайк болон subscribe дарж сувгаад дэмжээрэй. Тэгэд энэ хэргийн талаар юу гэж бодож байгаагаа сэтгэл хэсэгч бичиж одоо посттай хуваалцаарай. За ингээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.